комикс нэртэй солонгосын хөрөнгө оруулалттай төвийн бус байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар ярих гэж ирсэн. Мөн намайг одоо Монгол иргэдээ удаа занал хийж үзэж байгаа энэ талаар ярих гэж ирсэн ба. За энэ оны буюу 2013 оны 4 сарын 29-ний өдөр комикс төвийн бус байгууллагын тэргүү Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Им хамгийн өдөрт надаас над руу 9108-аас 1440 дугаараа утснаас над руу гаргасан. Тэгээд одоо ямар ч гэсэн солонгосын үн хямдсан бараа орж ирж байгаа татвараас дайсхийг шаардлагатай байна гэж. Тэгээд чи ингээд туслаад өгөө гэж гуйсан. Тэгэхээр би бол тийм ингээд туслаж өгч чадахгүй. Юу татвараас дайсхийг вэ? Та ч одоо төрийн бус байгууллага ажилладаг сайн дурын үйл ажиллагаа явуулдаг хүн биз гэж би гайхсан. Ийм хамгийн бол ажил хайгаад яваад байгаа. За дээрээс нь намайг одоо занал хийж үзсэн. Энэ занлын бичгийг одоо сонссон. Энэ хамгийн энэ үйлдэлийг бол би одоо Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар 16-гийн 18-аас хамаарах үндсэн бодлого төлөөтэй илэрхийлэх хэрэг болон хадшгүй төлөөтэй байх гэдэг халдсан үйл ажиллагаа боллоо гэж үзэж байгаа маа. Эрдэнэ хотын иргэдийн хуулийн төлөөлөгч туяа гэдэг гэсэн бүхний туяа юм уу, төвчтой туяа юм мэдэхгүй байна. Тэгээд за би одоо бичгийг сонсон. Заашилсан чинь 5 сарын 3-ны өдөр идэв шүү.